Тэгээ 21 аймагт 21 үлэнд нь залбирал боллоо. Сумдуудад залбирал боллоо. Европ тэр чигтээ оролцлоо. Америктойгоо монгол чуулганууд оролцлоо. Солонгостойгоо монгол чуулганууд онлайнаар оролцлоо. Гэх мэтчлэн хаа сайгүй Монголын төлөө залбирах зурсан залбирал болсон юм аа. Амен. За, өнөөдөр надад нэг том даалгавар өгсөн. Энэ бол номлох. Тэгээд та нар ингээл заримдаа ингээд энэ пастор маструудыг харахаар нэг ганагч хөвчийг нэг амархан номлож байгаа юм шиг санагдаад идэв байхгүй юу. Тэгэл өөрөөсөө яг даалгавар аваад хийх гэхэлэр өдөр шөнөгүй нойр хөрөхгүй. За тэрийг яг л энэ юм зөндөө олон санаа байсан ч гэсэн тэгэл эзэн минь яг аль нь уу гээл тэг. Бараг шөнө мөн зүудэндээ номлоо хүртэл бодож зүудэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ амар биш юм байна. Тэгэхээр биднээс пасторуудын төлөө үргэлж залбирч явах хэрэгтэй. Амен. За, эзэн надад юу харуулсан бэ гэхээр өнөөдөр бүгдээрээ жоохон толгойд байгаа бодлынхаа тухай ярина. Бид маш олон бодол дотор явж идэг. За, одоо ингээд биднээс ингээд чимээгүй сууж байгаа. Та нар ингээд одоо намайг харж байгаа. Гэхдээ та нарын бодол санаа чимээгүй чадах уу? Зөндөө олон юм бодож байгаа тий. За багийг хувцснаас ахуулаад, магтаал дээр зогсон хүмүүсийн хувцснаас ахуулаад, тий гарч ирж байгаас нь ахуулаад, ярьж байгаагаас нь ахуулаад ингээл өчнөө олон юм ингээл зэрэг цагт ингээд автоматар ингээд бодож идэг тий. Тэгдэг үү? За тэгээд өөр бодлууд бас үйж идэг. Биднээс ингээд шалгалтанд орохдоо зүг зүгээр шалгалтаа хийгээл явж яснаа, бэлдээл явж яснаа, шалгалтын өмнөх өдөр яадаг вүлээ? Сандраал бөө юм болоод шүнжиг унтаж чадахгүй болоод тэгэл зарим хүмүүс нь янз янзын мухар сүсгийн үйлдэлүүдээ хийгээл тэгэл нэг ер бусын хүч чадал туслах юм шиг санагдаал ингээл явдаг уу. За тэгэл бурхнаас бурхан мэдээд ах чинь зөндөө дахин залбираал тэгэл барыг сүнслэг тулааны ямар тулаан хийх үү гэж харагдаал итгэгч хүмүүсийн хувьд. За ингээд бидний бодол дотор айдас буюу эргэлзээ, тэнэгэлзээ, баяр хөөр, үл ойлголцол байдаг уу? Толгойн дотор зөндөө олон юм болж байгаа. Тэгээ Библиэлд бас байдаг. Биднээс нэг төөс гэдэг нэг сургалт байхгүй тий. Теологи өргөцсөн сургалт гэдэг ингээ явдаг сургалтын дээр олон жилийн өмнө биднээс нэг юм зааж өгч байсан. Тэгээ тэр нь юу байсан бэ гэхээр биднээс дээгүүрээ нисэж байгаа шувууг бол зогсоож чадахгүй. Тий? Чадахгүй шүү дээ. Гэхдээ тэр шувууг авчираад толгой дээр үүрийг нь бол засуулахгүй байж бол чадна. Тэ? Хинч толгоон дээр шувуу үүрийг засахыг танд зөвшөөрөхгүй үстэй. За тэгвэл бидний бодол дотор хэдэн мянган бодол хин нэгний тухай зөв буруу миний мэдрэмжинд тулгуурласан, айдас тулгуурласан, үл ойлголцол тулгуурласан өчнөө олон бодлууд явж идэг гинэ. Харин энэ бодлыг би авчирч ирээд ямар нэг юм болох уу, болохгүй юу гэдгийг та шийднэ. За заримдаа бид болгодог. Тэ? Одоо нэг найз маань миний жоохон дургу хүргэлээ штэ. Тэгэл нэг жоохон харилцааны асуудал гараад тэнгууд нь та гэртээ орол ингээ бодно. Орой унтаж явахдаа ингээ бодно. Унтахаас өмнө тэ тэр хэр өнөөдөр натаасаа тэгсэндээ. Тэр нэг 7 юм надар яг тэгэд исэн. Яг тэгсэн бэ штэ. Гэл одоо нэг зохиол бичиж эхэлдэг тэ. За тэгэл цаашаа бодогдож эхлэндээ. За одоо тэгсэн чи энэ яг тэгсэн бэ. Би бүр яг мэдчихээн. Яг тэгсэн байхгүй юу гэл ингээл бодноо. Өстө сайхан бодно шүү дээ. За тэгэл зарим хүмүүс 1 бот, зарим хүмүүс 2 бот, зарим хүмүүс 3 бот ном ингээ бичнэ. Тэгээ дараа нөгөө үнтэйгээ уулзаад учирсан чи юу ч болоогүй ч тийм. Тэ? За тэгэхээр та үүрээ засах уу, шууг үүрийн засуулах уу гэдэг та шийднэ. Яагаад гэвэл тэр бодлыг авчирч ирээд бодож явахдаа та үүрийг нь засуулж байгаа. За тэгээ ингээ Библийг хараад байсан чи бодлын далаар Есүс маш олон удаа бидэнд хэлсэн баг. Бодлоо өөрчил. Христийн бодол санаатай бай. Гэл хэлхий. Тэ? Тэгснэ бүр Ром 12 дугаар бүлэг сүүлийн баг номлосон хүн болгоноор яригдчих. Тэгээд нэлээ хэдэн баг жилийн өмнө бурхан надад айгүй тодорхой Ром 12-ын дагуу номлыг бэлдэж эхэл гэж хэлсэн баг. Тэгээд би нэг хаяа даалгавар авч байгаа болохоор одоо жоохон сэрэмжтэй байгаа тий. За эзэм та надаар яг юу хэлэх гэж надад хэлээрээ гэдээ одоо бэлддэг бас. За тэгээ Ром 12-ын 1-8-ыг бүгдээр харцгаая. За энийг та нар мэднэ. Гэтэ одоо мэдэхгүй юм шиг уншаарай. Ердөөсөө урд нь энэ бүлгийг энэ ишлэгийг ердөөсөө уншиж байгаагүй юм шиг уншаарай. Тэгээ сая миний ярьсан зүйлийг бодоод бүгдээрээ бодъё. Та нар яг энийг уншихаас өмнө нэг зүйлийг би бодоосоо гэж хүсэж байна.
Та ямар орчинд өссөн бэ? За багийн пастор бит хоёрын орчин бол өөр байсан. Багийн пасторууд айгүй гоё тийм ирүүл, нэг хэрэлдэж уралддаггүй, сайхан эцэг ихэн бүрэн бүтэн ийм гоё орчинд өссөн. Би бол яг эсэргээрээ жинхэнэ тулгааны орчинд өссөн. Би хар багасаа л царай мута гэж хэлэгддэг байлаа. Тэгээд юу ч хийж чадахгүй гэж дандаа намайг хэлдэг байсан. Тэгээд намайг маш их голсон. Төрсөн цагаасаа эхлүүлээл би өөрийн төрсөн эцэгтэй гологдсон. За тэгээд би ингээд гологдол дундуур явсан учраас би бол тэмцэгч болж өссөн. Алнаа гэл тээ. Намайг голол, намайг яавал би тэмцнэ гэл тээ. Тэгээд заримдаа энэ хурц цааш гарч ирээд тэгээд Есүст итгэсэн тэр цагаас хойш Бурхан намайг өөрчилж эхэлж байгааг харсан. Үнэхээр өөрчилдөг. Тэгэхээр одоо бүгдээрээ ямар орчинд өссөн бэ гэдэг жоохон бодъё. Ариун сүнсээ яг одоо бидэнд сануулж өгч. Магадгүй та нарын зарим нь хүчирхийлэлт орчинд өссөн. Хүчирхийлэлтэд автсан, гомдсон, үзэн ядсан. Магадгүй зарим нь хит эрхэлсэн. Хит эрхлэх үед яадаг вүлээ? Ухаан мунхаг болдог. Тэрнээсээ болоод олон алдаа хийдэг. Олон алдаа хийчихэд яадаг вүлээ? Өөрийгөө буруутгасаар амьдардаг. Зарим хүмүүс биднээс архины хамааралтай гэр бүл төсдөг. Үнэхээр хэцүү. Орой аав нь, ээж нь согтуу орж ирээд та нартай ямар зүйл хийснийг та нар мэдчихэж байгаа. Магадгүй зарим нь үнэхээр гоё орчинд өссөн ч гэсэн гэр бүл нь гоё байсан ч нийгмээс маш олон шархыг авсан хүмүүс. Тэгээд л одоо бидний үед бол хүмүүс нэр хожих үнэхээр их байдаг гэсэн. Тэгээд тэр нэр хожноосоо болоод үнэхээр ичиж амьдэрдэг. Заримдаа ангийнхаа уулзалтан дээр очихоор нөгөө тэр юмнууд хэлэгдэхгүй яах вэ ичдэг айдаг. Тэгээд нэг алдаа хийчээ тэрнээсээ болоод маш их хичгүүр ингээд бидний дотор байсан. Тэгээ энэ бүх зүйл бидний амьдралд нөлөөсөөр байдаг. Нөлөөсөөр байдаг. За би энэ Библийн ишлэгийг уншихаас өмнө бас нэг юм жишээг ярьж байна. Одоо Тайланд энэ халуун оронд зааныг сургадığım байна л да. Заан бол маш хүчрэх амьтан шүү дээ. Тийм биз дээ. За зааныг сургахын тулд тугал байх үед нь хөлнөөс нь ингээд тугал байхдаа нөө дийлэхгүй ийм гинжилтийн байна л да. Тэгээд тугалыг том болтол нь яг тэр гинж тойрог дотор ингээд явуулдаг. Тэгээд тугал юу гэж ойлгоод зааны тугал юу гэж ойлгоод гэхэлэр баг бахта за би энэс чөлөөлөгдөж чадахгүй юм бэ гэж ингээд бодоод төсдөг. Тэгээд хичнээн хүчрэхэг том болсон ч гэсэн тэр гинжийг таслах чадвартай байсан ч гэсэн яг л тэр тойрогтой яваад идэг. Тэгэхээр бидний бодол, бидний оюун ухаан дотор дэндүү их хүлээс хүчрэх цайзууд болсон байж байгаа юм. Тэгээд би хийж чадах байсан ч зүгээр л нэг л үг бидний дотор байдаг чадахгүй. Тэгээд олон нийтийн дунд ороод эзэн танд өгсөн тэр гайхамшигтай бэлэг байгаа л гаргыг гисэн ч дотроос чинь чадахгүй. Тэгээ би юу гэж боддог вэ? За яахаа би эндээ л байжээ. Та одоо эзэн дотор хүчрэхэг сүр жавхлан таны дотор байгаа. Ариун сүнс таны дотор байгаа. Эдгэрэх боломжтой, босох боломжтой, эзний хүч чадлаар хийх боломжтой байсан ч энэ л бодол бидний дотор байсаар л гэдэг. Тэгээ баг багт маань миний үеэл бит хоёрыг байн харьцуулдаг байлаа. За манай үеэл бол онц сурдаг. За би бол нэг дунд тавьд. Ягаад гэвэл би дүүнэрээ асардаг байсан. Гэр бүлдээ маш их зүйлийг хийдэг байсан. Намайг ер нь хүн асарах гэхээс би хүмүүсийг асардаг байлаа. За тэгэл хичээл ном тий. Тэгээд хичээл номыг одоо энэ нөгөө нэг оюун ухаан жоохон тийм учраас дунд сураад байгаа мó гэхээр бас биш үлээ. Тэгээ би их сургуульд ороод их сургуулийн төгсөлтөө 100 оноогоор төгссөн. Тэгэхээр бас биш байсан байна. Тэгтээ би их сургуульд сурахтаа яг энэ бодол санааныхаа хүчтэй хүлээстэй ёстой тэмцэж сурсан шүү. Үнэхээр надад хэцүү байсан. Би шалгалт хийгээл бичих болгонтой би үнэхээр айдаг, хичдэг, яах бол гэж боддог байсан. Гэхдээ би юу хийдэг байсан гэж залбирдаг, хичээлээ байнга хийдэг, даалгавраа байнга хийдэг. Өдөрт 3 цаг унтаад өглөө нь хичээлдээ яваад орой шөнө 12-оос 3 цаг хүртэл би даалгавраа заавал хийдэг байсан.
Тэгээд бурхан надад тусалсан. За би энэ гэрчлэлээрээ одоо Библийн дагуу та хэдний хэдийн юмыг харуулна. За бүгдээрээ хамтдаа Ром 12-ын 1-ээс 8-ыг бүр ингээд чангаар уншъя. Гэхдээ та яг өөртөө уншаарай. Яагаад Паул Христэд итгэж байгаа хүмүүст те та нар энийгээ өөрчлөө гэж яриад байгаа юм болоо. Энэ айгүй чухал байгаа. За бас энийг уншихаас өмнө дахиад нэг юм хэлье. Бид итгэхээс өмнө хэлгүй шүтэнд шүтчихсэн. Бөөмөргөд бодтаа яан занзын шүтэн шүтчихээлээ. Тэгээ бидний дотор нэг ийм бодол ингээд далд ухамсарт маань байгаад идэг. Эд чидэр шууд бүх юм болно гэж бодоод идэг. Үгүй ээ. Яагаад гэвэл Паул энд хэлэхдээ энэ бүтэн өөрчлөгдөж л та нар дараагийн түвшинд гарна гэдэг хэлээд. За бүгдээ уншъя. За бүгдээ хамт уншъя шүү. 1 2 3 ийм дах дүү нараа Бурхны өвч сэтгэлээр та нараас хичээнгүйлэн хүсье. Өөрсдийн биеийг Бурханд тааламжтай амьд ариун дахил болгон өрг энэ нь та нарыг сүнслэг мөргөл. За одоо нэгдүгээр ишлэлээр яриа бүгдээр. За бүр ингээд Паул Ромчуудаас хичээнгүйлэн гуйж байгаа биз бүр энийг хийгээд өгөөч гэд. Тэгээд бид бол мэднэ бид аягүй олон хүмүүс номлоод, яриад, зөвлөөд, ятгаад тэгээд дараа нь тэр хүмүүс тэр юма хийгээл явж идэг. Яагаад гэвэл энэ дотор байгаа хүлээс харааханда тасрааг байгаа учраас. Тэгсэн чинь энэ Паул бүр ингэж Бурхны өрөвч сэтгэлээр бүр та нараас хичээнгүйлэн юу гэж гэнэ үү? Бүр хүсье гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо би яг энэ Паулын үгийг та нарт хэлье. Өнөөдрөөс эхлүүлээ бүгдээрээ өөр бай. Амен уу? Тэгээд өнгөрсөн номлуудыг бас сонсоор энэ бүгд хоорондоо холбогдож байгаа. За, өөрсдийн биеийг Бурханд юу гэж гэнэ үү? Амьд тэгээд ариун дахил болгоод өрг гэж хэлсэн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо та өөрийнхөө хүслээр амьдрдаг биш болсон гэсэн утгатай. Одоо та бүтэн Бурханых болсон гэсэн утгатай байхгүй. Таны бодол, таны зүрх, таны үйлдэл, таны амьдрал, таны үр хүүхдүүд, таны бүх юм Бурханых. Тэгэхээр өдөр болгон би амьдрахдаа би Христийн төлөө амьдарч гэнэ үү? Би өөрийн төлөө амьдарч гэнэ үү гэдгийг бодох цаг болсон гэсэн үг байхгүй. За, тэгээ цааш нь энэ мөргөл гэдэг үг бол биш. Энэ praise буюу worship гэсэн үг буюу магтаал гэсэн үг. Энэ нь та нарын сүнслэг магтаал юм а гэж хэлж байна. Тэгээ сүүлийн үед Бурхан биднийг өдөр шөнөгүй магтаал донд хөдлөж байгааг зуушин залбирчид бид харж байгаа. Бүр шин дуунууд. Эзэн бидний дотроос зөв өглөө босоод дотроос шин дуу ингээл гараад ирж байгаа юм чи. Тэгэл өдөр ажил дээрээ байж хад шин дуу ингээл дотроос нь гарч ирж байгаа. Яагаад гэвэл та өөрийгөө Бурханд амьд ариун дахил болохыг та шийднэ. Бурхан шууд одоо чи миний амьд ариун дахил болцсон шүү. Одоо яг ингэж хий гэж хэлэхгүй. Харин та шийднэ. Би өөрийгөө Бурханд амьд ариун дахил болгож байгаамаа гэдгийг шийднэ. За Есүст итгэсний дараа энэ хамгийн чухал шийдвэр. Амен. Тэгээ бид нөө саяхан нэг бичлэг үзлээ. Бид хэд найзуудын өндөр багийн пастор тавьсан байсан. За би тэр дунд яаж байгаа гэхлээр нэг юм чүүл өмсөөл ингээл бүжиглээд байгаа. Нэг хурд үстэй. Тэгэл тэр үед дуулал 100 дугаар бүлгээр ганагч магтаалын дуу бичсэн байхгүй. Тэгээд яг тэр магтаалын дугаар бидээс тэр магтаалын бүжгийг хийсэн. Тэгээ одоо ингээ харсан чинь хөөх юм а ингээл ах тэ. Тэгээ ямар ч үдлээ тэгснэ үнэн хайр гэл ингээл нөгөөх үгээ явуулаад тэгэл би яг тэр магтаалыг бодож байхдаа тэр үед үнэхээр үннээр сүнсээр бид эзэнд магтаалыг өргөж байсан байхгүй. Хөөрхийн нэг чүүл нөмрөө хэдүүлээ бүжилж байгаа ч гэсэн сүнслэг магтаал тэр газар өргөгдөж байсан. Тэгэхээр одоо таны амьдрал Бурханд амьд ариун дахил болгосон хамгийн ихний шалгах зүйл таны дотроос Бурхныг магтах магтаал гарч ийн үү? Та ингээ өөрийгөө шалгаад үзээрэй. За. Бүр дотроос чинь эзнийг магтах магтаал. За 2-ыг уншъя. Энэ үеийн явдалд нийцэлгүй харин оюун санааныхаа шинжилтээр өөрчлөгдөж байх тун. Тэгвэл Бурхны сайн тэгээд тааламжид тэгээд төгс төвлөр таал нь юу болохыг таних болно.
ямар гоё үг вэ? За та одоо итгэгч мөртлөө дандаа гомдоод дандаа талархахгүй байгаад чуулганыхаа талаар шүүгээд хин нэг шүүгээд байвал таны оюун ухаан одоохондоо шинжлэгдээгүй байна гэж ингэж харагдаж. Оюун санаа бүрэн шинжлэгдэж Бурхны сайныг харна. Оюун санаа бүрэн шинжлэгдэж Бурхан ямар сүрч ахлантай ямар агуу тэр бүхнийг хийж чадна. Залбир дотроо хүртэл итгэл дээрээ зогсож чадна. Харин тэгж оюун ухаан чи хараахан шинжлэгдээгүй байгаа учраас айдас таныг захирж байгаа. Та залбирсан ч итгэж чадахгүй байна. Та хүмүүсийг уужилж чадахгүй. Тэр хүн тань тэгж хандах ёсгүй юм шиг дургуйч хүрээд дотор чин шатаад зэвүүч хүрээд яваад. За тэгээ өнгөрсөн 7 хоногудад нэг ийм зүйл болсон. Биднээс ингээд нэг багт маань нэг хүн ингээд ер нь айгүй жоохон хурц ааштай. Тэгээ биднээс бүгдээр тэр хүний яриад тухай ингээд тэгсэн гэж ярьдаг байхгүй. Тэгсэн байхгүй юу гэл ингээл. Тэгээ би ингээд хажуу талаас өөрийгөө хараад бус хүмүүсээ хараад жоохон ботсон байхгүй юу. Яг үнэндээ би энэ хүнтэй яг адилхан зан аваар гаргаж байгааг анзаарсан байхгүй. Намайг хүн гомдоход би дургу хөрөнгөт би яг тэр үйлдэлийг гаргаж байгааг харсан. Тэгээ энийг биднээс хизээ харж эхэлсэн бэ гэхлээр 24 цагийн залбирлаас өмнө бид сард 2 удаа шөнийн залбирал хийсэн. Бүр хэдэн сарын туршид. Тэгээд тэрний эхний шөнийн залбирал дээр Бурхан бидэнд юу харуулсан бэхээр өөрийнхөө төлөө мацаг барьж залбирчихсан. Тэгээ биднээс 2-7 хоногийн туршид өөрсдийнхөө төлөө янз янзын аргаар мацаг барин залбирсан. Тэгээд ариун сүнс надад байгаа сул дорой байдлын маань эзнийг сайныг тааламж зүйлийг ойлгоход цаад болж байгаа тэр бодлуудын маань харуулж эхэлсэн. Хүмүүстэй зүү зогсгүй харилсан ширүүн, дөрвөн байгааг харуулсан. Тэгээд ингэх ёсгүй. Би өөрөө алдаа гаргадаггүй юм шиг хүнийг алдаа гаргаж болохгүй гэж байгаа тэр харилцааг би бас гаргаж өөрөөсөө анзаарч харсан байна. Тэг би эзний өмнө ирээд гимшсэн. Би өдөрдөгч хүн шүү дээ. Миний дор хидэн 10 хүмүүс байгаа. Хидэн заримдаа 100 хүмүүс ч хүртэл өдөрдөх шаардлага гардаг. Тэгээд бас нэг зүйлийг ойлгосон. Бүх хүн над шиг биш гэдгийг би бас ойлгосон. Ашгүй дээ тий. Яагаад гэвэл та нар инехгүй юм уу? Бүгдээр айгуу сериус юм шүү дээ. Гэхдээ би энийг ойлгоод инээд л хүрлээ л дээ. Хөрхий. Яагаад гэвэл би айгуу хурдтай хүн байхгүй юу? Бараг ажилчтайгаа суугаа ярьж байхдаа бүх юм хийгээд биелүүлээд бүтээгээд гаргаад бүгдийг хийчихнэ. Тийм гот манай ажилчид зэрлээ яг алийг яг яаж хийх вүлээ дараа бөө асуултын тэмдэг. Тэгээд би үгүй асуу гэлээдэг те. Өөрөө тэр хүмүүсийг бодоод жоохон тайван яриад нэг тайлбарлахгүй те. За одоо тийч за ингээ тэгэл дуусаа. Тэгээ хөөрхийн ойлгоогүй хүмүүс юу хийх юм? Тэр тусмаа 90-ад оныхон 2000-ад оныхон бол бүр ойлгохгүй. Хөөрхий би муулж байгаа биш. Тэднээс чинь биднээсээс хай-тек учраас шууд намайг ярингуут AI хийж байгаа шүү дээ. Тэгээ манай цэрэг дээр нэг жоохон онцгой хөвгт ирсэн байхгүй юу. Тэгэл би аавд нь бүтэн цагийн туршид ярьсан. За энэ бол ийм. Энэ бол хэдэн жилийн туршлагыг ярьлаа 2 3 цаг ярьж байгаад нөгөөх аав маань явлаа. Маргааш орч багшаа таны ярьсан бүх дүнэн байна гэж ороод ирлээ. Тийм байх чи хаанаас асууж би энэ эмчтэр очсон гэж бодохгүй юу. Тэгээ сэтгэл зүйчдэр очсон гэсэн чи тэр хүн хаана очсон гэж AI. Come on. Тэгээ би бодлоо. За би ч одоо хөгширж байгаа юм байна. За хурдан AI судлая гэд. Тэгээд хэдэн сарын өмнөөс эхлүүлээд би бүх AI-ыг судалж байгаа. Тэгсэн чи заримдаа AI юм хийхэр жоохон чит хийгээд байгаа юм шиг санагдаж жоохон за үгүй шүү тийш үү гэлээ бөө юм болж байгаа шүү дээ. Амен. За энэ бодол санаа актер тий. Ер нь энэ бодолд өөрийгөө харддаг юм билээ. Бусдыг л хараадах юм бэл. Энэ ганаа ихчээс болж би инглээ гэл. Гэтэ Монголд бол энэ маш хүчрхэг. Тэгээ гадаа гудамжинд явж байлаа. Нэг аав ээж 3 настай хүүхдээ хөтөлцөө явж байгаа байхгүй. Нэг хүүхд нь ханиалгаж байна. Тэг чи аав шууд чи хүүхэд харуулчлаа гэсэн чи нөгөө чи яасан тэгээд би яасан тэгээд хүүхд таниад хүрчил байдаг. Тэгсэн чи аав ээж бүр хамаг буруугаа олох гээд энийгээ зэмлээд хэрэлдээ зодолдоод баг юм болж байгаа юм чи. Тэг болдог энэ төсөнд туршлагатай ээж сууж ийнэ.
За би энэ ижлэг бодож байгаа төмөрстэй энэ хэдэн сарын нэр ёо эзэн минь ээ. Намайг өөрчлөөч л гэж бодсон. Яагаад гэвэл би нэг зүйлээс үнэхээр айсан байхгүй. Паул хэлэхдээ оюун санааныхаа шинжлэж өөрчлөл гэж хэлж байгаа. Тэгсний дараа Бурхны сайныг тааламж төгс төгөлдөр тааллыг нь харах болно гэж ингэ хэлээд байгаа байхгүй. Тэг би ямар ихийг харахгүй өнгөрсөн бэ гэсэнтэй харамссан. Тэг бизнесний өмнө ирээд аваа хин нэгнийг дандаа ойлгох хүчийг өгөөч. Тэр төрхөн зургийн бодлоор хүнийг шууд тэгсэн энэ тэгж гин энэ яг гэж ингэж загнаж тэг би одоо ер нь бол ажил дээр их сурсан л та энийг бол олон зүйл дундуур ингэж явж ээж ухаан ойлгож. За 3-ыг уншия. За тэгэхээр та хэд манд бодоорой. За би Бурхны сайн сайхныг олж харж чадахгүй байгаа юм бол миний оюун санаа хараахан өөрчлөгдөг байгаа юм байна гэдгийг сайхан бичээд авчих. 3-т нь надад сойрхогдсон нэгүслэр би та нарын хүн нэг бүртчин хэлье. За одоо Паул надад сойрхсон юу гэж байна вэ? Нэгүсэл бол ганцхан нэг өршөөлийн тухай биш шүү дээ. Нэгүсэл бол эзний хүч чадлын тухай ярьж байгаа. Амен. Тэгэд өнгөрсөн энэ 24 цагийн өмнө байгаа 21 хоногийн мацаг барилд энэ бүх зүйлээр миний дотор бүр ингэж итгэл ассан. Манай багийн дотор ч ассан. Биднээс нэг зүйлийн төлөө залбирахдаа итгэлгүйгээр залбирахыг бид зөвшөөрөхгүй. Амен. Тэр нэгүсэл юу гэхээр эзний өгсөн хүч чадал байхгүй. За ганаагч шинэ өвчтэй байна гэж бод. Библиэлд яасан бэлээ? Гараа тавиад өвчтэй хүний төлөө залбир. Хин нэг нь өвчтэй бол удирдагчдэр очиод тос төрхүүлээд залбир. За энэ эзний үг байна уу? Байна. Та мэддэг үү? Тэгтээ итгэж гин үү? Энэ л асуудал байгаа. Тэгээ би юу анзаарсан бэ гэж би нөгөө өвдсөн гэж хэлсэн чинь манай хүмүүс надад гар тавьж өгч залбирахгүйсэн баг. Тэгээ би хөөе залбирагчтай хин нэгэн өвчтэй байв шууд очиод гар тавь гэсэн Бурхны үг вэ. Тэгэхээр бид энд итгэж гэнэ үү гэдэгт асуудал байгаа. Харин бид итгэж байгаа бол гараа тавиад Есүсийн шарахаар эдгэрсэн гэж хэлнэ. Тэгээ бидээс ингээд дотроо ингэж итгэхээс өмнө бидээс ингэж боддог. Юу гэж боддог вэ гэхээр ингэж бодчихдаг. За нөө эмчэд үзүүлсэн үү? Аха. За тэг яасан? Тэр эмч яаж ийн? Аа за. За тэгээ яав юу болсон гэл ингээл бүх шалтгаануудыг асуудаг те. Энэ бас би ингэж болно, асууж болно зүгээр. Гэхдээ итгэл байна уу? Амен. Тэгэхээр энэ аяйгүй амархан юм бэл. Зүгээр л оюун санаагаа хөгжил. За тэгээч энэ дэр нэгүслэр би та нарын хүн нэг бүрт чинь хэлье. За хажууд хүмүүсээр харж байгаа хэвээр хүн нэг бүрт чинь хэлчихье. Танд хэлж шүү гэ хэлдэ. Амен. Өөрийнхөө талаар бодох ёстойгоос илүүгээр бүү бод. Харин Бурхны хүн бүрд ноогдуулсан итгэлийн хэмжээний дагуу эрүүл ухаанаар бод. Эрүүл ухаанаар бод. Энэ аюул чухал үг. За би нэг л зүйлийг танилцуулъя. Эрүүл ухаанаар. За би Есүст итгэсэн. Би анхлаад эзэн гэж залбирсан надад хамархан байсан байхгүй юу? Тэгэл би чи ер нь бол тийм хүчрхэг залбиралтай. Тэг ер нь багасаа л тиймсэн. Устгаад үгүй халаад үгүй Есүсийн нэрээр нам. Тэгэл өстой амен гэлээ бүр зүрхнийхээ гүнээс залбирдаг. Орлоо залбираад энэ уйлал. Ер нь их уйлдаг байсан дөө баг. Байнга уйлаж залбирна. Эснээс ирж үнэхээр зурдаг байсан. Тэгтээ зүрхнээсээ шүү. Тэгэд манай нөгөө Мариягч ингэж хэлсэн байхгүй юу? Ааваа гэж залбир. Та нар бол Бурхны хүүхдүүд гэж хэлсэн чи би хаа. Ястай үгүй шүү гэж ингэ бодогцсон. Яагаад гэвэл би нөгөө аавын асуудалтай. Миний аав намайг хаяавсан. Би хойд аавдэрс. Миний хойд аюу сайн байсан шүү. Би л өөр өсвөр насндаа төрсгүй байсан болохоор аавыгаа гомдоожсэн баг. Тэгээд Бурхныг ааваа гэхээр итгэж чадахгүй байгаа байхгүй. Ааваа гэхээр ааваа гэж залбирах гэж дотор нэрэл ингэж бодогдчихсэн.
Тэгээ би бүтэн сарын туршид 7 хоног болгон удирдагч нарын уулзалтан дээр би маш их уйлсан. Зөндөө уйлсан баг. Тэгэл би хойд аавыгаа уучлыг аль залбирна, цуглаан дээр ирээл гэртээ хараал хэрэлт чинь тэгэл цуглаан дээр ирээл уйлал залбирна, гэртээ хараал хэрэлт чинь тэгэл ирнэ бүтэн сар. За тэгээ биднээс Абаканор Библийн сургууль явлаа. Тэгээд ингээд гимшээд уйлаа залбираад байж харин тэр нэг зам бэлтгэдэд байгаа байхгүй юу? Би нэг уучлахад хичээгээд нь шүү дээ ингээд таавыгаа. Тэгээд яваалсан. Тэгээд Абаканд надад бурхан маш тодорхой. За одоо уучил цахаа бичгээд. Тэгээ би ийм урт цахаа бичээд аав руугаа явуулсан чинь манай аав зөндөө уйлаад. Тэгээд аав бит хоёрын харилцаа эдгэрэх үед бурхан аав бит хоёрын харилцаа эдгэрсэн. Үнэхээр гайхалтай. Би тэрнээс хойш ааваа, миний ааваа гэж залбирахад үнэхээр амархан болсон байхгүй. Тэгээ би харгуугаас айдаг байсан. Тэгээ тэр үед би өрөөндөө ганцаараа унтчих үед миний бурхан аав миний хажууд намайг унттал ингээд хүлээгээд байж байгааг би мэдэрчсэн. Одоо миний оюун санаа яж гэнэ үү? Өөрчлөгдөж байна. Гэхдээ сүнслэг ертөнцид та шийдвэр гаргаж иж энэ зүйл болдгийм аа. Зөндөө олон эдгэрэлд орсон хүмүүс байдаг. Эдгэрдэггүй хിവэрэ. Яагаад? Энэ өөрчлөгдөв. Эдгэрэлд орсон бол итэг. Бурхан таныг эдгээсэнд итэг. Тэгээд тууштай бай. Тэгээд Бурханы гайхамшигыг сайн сайхныг яана гэсэн олж харах болно. За өөрийнхөө тухай бодхоос илүүгээр бүү бод. Муугаарч бас сайнарч. Ойлгож байна уу? Хийж чадах үечиж чадахгүй гэдэл тий. Нөгөө заан би чадахгүй шүү дээ. Энэ хүн намайг удирдах ёстой. Би энэс хаашаач явж чадахгүй. Ингээ бодцсон. Гэтэл танд бурхан ямар агуу гайхамшигтай хувь тавилаа өгсөн бэ? Би анхны итгэсэн жилүүдэд ихэнх хүмүүс намайг сайн хүүхэд хардаг, сайн хоол хийдэг гэдэг байс тий. Тэр найз нартайгаа уулзахаар би дандаа хоол хийнэ. Хүүхдүүд харна. Бүгдийг одоо энэ инэрлээ, минэрлээ, гэрлээ, мэрлээ бүгдийг. Тэгэл эднээс чи миний энэгээр ингээл байж гин би тэнд ингээд сууж л идэг. Нөгөөдтэйгээ тоглоод ингээд байждаг. Тэгээ надад зуурсан залбирлын бэлэг байна гэдгийг хэр барагтай хүмүүс мдээгүй байхгүй. Гэхдээ би арай өөр гэдгийг хүмүүс мэдчихсэн. Тэгээ Joy гэд нэг хүн гарч ирээд миний амьдралд орж ирээд тэгээ хараад багийн чамд нэг өөр юм байна гэж хэлсэн. Тэгээ би юу өөр юм байх. Тэгээ надтай хамт амьдрахдаа намааг ингэж олж хараад миний дотор байгаа тэр сүнслэг бэлгүүдийг олж харж урамшуулсан. Гэхдээ би олон удаа би хийж чадахгүй. Зарим орой би уйлаа чадахгүй гэсэн чи ээж чаднаа. Чаднаа. Олон өдөр байсан шүү. Олон өдөр. Энэ одоо үндэсний хэмжээнд зуурсан залбирлыг авч явахад маш олон удаа би уйлсан. Олон удаа шаналсан. Олон удаа хийж чадахгүй юм шиг бодогдох үе зөндөө байсан. Тэгээд оюун санаа маань эдгрээд би чинь ийм тослоготой ийм хүн юм бэ. Одоо би зөрөгтэй. Би чинь зуурсан залбирагч. Шууд хэлж чадна. Яагаад? Яагаад гэвэл энэ үнэн учраас би энэ мэдсэн учраас би энд итгэж байгаа. Тэгээ зөрөгтэй явчихна. Энэ дээр нэмээд сайрхаж бол болохгүй. Яагаад гэвэл бидний сайрхах ёстой ганцхан зүйл байгаа. Есүс. Загалмай. Өөр юу ч байхгүй. Амен. Одооний хийж байгаа зүйл эзэн зүгээр тухайн цаг үед гаргаж ирээд дуулууртай байгаа нэг ашиглан өөрийн ажлыг хийж чаддаг л байхгүй. Тэгэхээр би лагда хийсэн биш вэ? Амен. Таныг төрлөхөөс ахуулаад эзэн нэг онцгой зан чанаруудыг өгсөн. Бусдад адилхан биш. Битгий бусдад адилхан болох гэж оролт. Хэрэггүй. Би ганаа их шиг байж чадахгүй. Ганаа ихч шөнө эрт орой эрт унтаад өглөө эрт босч чаддаг. Би сэрүүлэг тавихгүйгээр ганаа ихчиг 5 цагт босч чадахгүй. Тэ? Би ганаа ихчиг энэ хөгжмийг ингэж чадахгүй. Би бол гитар дарж чадна. Гэхдээ би хэмнэлээ алддаг. Би ганаа шиг одоо ганц шиг байж чадахгүй. Бүгдээр ижилхэн болчиход уяудартай үстэй тий. За тэгвэл бодол санаа ямар чухал вэ? Та л өөрөө бодол санаагаа Христ дотор байлгах гэдэг шийдэн. За цаашаа. 4. Нэг бид олон эрхтнүүд байдгийн адил мөн бүх эрхтэн ижил үйл ажиллагаа байдаггүй адил гэж хэлсэн. Цааш нүшээ. Бид олуула Христ нэг бие бөгөөд хүн бүр нэг нэгэндээ эрхтэн юм аа.
Бидэнд өгөгдсөн нэгүслэр дахиад нэгүслэр бэлгүүд маань ялгаатай. Иш үзүүлэг нь итгэлийнхэн хэрээр, үйлсэл нь үйлчлэлээр, сургагч нь сургаалаар, ятгагч нь ятгалгаар, өгөгч нь өгөөмрөөр, удирдагч нь хичээнгүй зүтгэлээр, өршөөгч нь баяр хүртэгэр. Үг нэг бүрийг харж байгааз. Тэгээд сүүлийн хэдэн жилийн туршид биднээс манай баг бол жилд 2 удаа Библийг бүтэн уншиж дуусгадаг. Миний хувьд ч гэсэн. Тэгээ уншаад ингээд дуусах тусам сая пастор маань групптэр Библийг унш гэд хэлж байгаа тий. За өөртөө хэлье. Библийг унш. Оюун санаа хизээ өөрчлөгддөг вэ гэхээр Библи уншихаар өөрчлөгддөг байхгүй юу? Бидний мухар сүсийг юу ч хэлээд байдаг гэхээр ганаа хичээр сайхан гар тавиа залбируулчих. Яа. Дахиад залбир. За. Яа, маргааш нэг гоё мэдрэмж төрөл. Хүмүүсийг хайрламар санагдаал. Нэг сайхан дотор шатаал. Хим биш. Үнэхээр биш заяа. Эзэн дотор алхаа. Алхаа бол маш энгийн, зүгээр л энгийн. Үг уншлаа, ойлголоо, үйлдэнэ. Тэгэл болоо. Үг уншлаа, ойлгоно, үйлдэнэ, тэгэл болоо. Энэ хүн надаас одоо тунгаа надаас те энэ сандал тийш нь хүргээд өгөөч гингут нь би тунгад дэрнэ. За гингутаа хүргэж өгөөд 2 3 4 5 сандал зөөхийг Есүс бидэнд зааж өгсөн. 1 бээр газар яв гэвэл 2 бээр газар яв гэж Есүс зааж өгсөн. Тийм биз дээ. Матай, Марк, Лук, Иохныг дандаа унш. Биднээс жилд 2 удаа уншихдаа Матай, Марк, Лук, Иохныг дандаа ингээд уншдаг дунд нь. Дууслаа, дууслаа. Тэр үед бид эзэн Есүсээ олж хардаг байхгүй. Бидний цорын ганц жишээ бол Есүс. За, энэ дээр тэгсэн чинь маш тодорхой хэлсэн. Та нар бүгдээрээ өөр. Амен. Өөр. Бүгдээрээ өөр. Ямар гоё вэ? Одоо л мис цаслигэд хүмүүсийн хамар адилхан болоод байгаа болохоос биш. Тэ. Бурхан үнэхээр гоё хамар өгсөн. Налчаар хамар нь тэр хүндэн зохино, өндөр хамар нь тэр хүндэн зохино. Тэ. Тэгээд дэлдэн чихэн тэр хүндэн зохино. Тэгээд дэлдэн биш чих тэр хүн зохино. Тэгээ би нөгөө турцсан чи одоо миний чих маань дэлдэн гарч ирээд би тэгээ жоох яана гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь нэг хүн маань наа чи яг зогч ийн гэд. Яг л миний баг байхад оюун санаанд маань дэлдэн чих хамгийн муухай чих гэж ойлгоцсон байхгүй. Тэгсэн чинь дэлдэн чих хамгийн гоё чих юм билээ бас. Амен. Тэгэхээр өөртөө хүртэл сэтгэл хангалуун биш болсон байна. Дайсан биднийг ингэж хуурсан байгааз. Үнэхээр хуурсан. Итгэхээс өмнө байсан бүх бодол санааг одоо бид үнэхээр өөрчлөх цаг болсон. Амен. Таныг царай муутай гэж, үгүй намайг царай муутай гэж хэлчихсэн гэ боддоо. Тэ. Тэгсэн чинь би бүр багийн пастор ч гэсэн ганагч ч гэсэн. Би үнэхээр өөрийгөө үзэн яддаг байсан. Би өөрийгөө үнэхээр царай муутай бүр орилжсэн, уйлжсэн гэ боддоо. Тэгээ манай хэд ирээд миний төлөө бүр онцгойлон залбирч өгөөд тэгээ надад даалгавар өгсөн байхгүй маргааш өглөө толинд очиод чи хөөхөн гэд хэл. Сайн уу айсгаа. Тэгээд хэл гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь би маргааш өглөө толинд очиод баг 10 минут зогссон. Хараад эсэ өөрийгөө. Харахаар царай муу харагдаад байгаа юм чи. Тэгээд ядчаад өглөө осцсон. Нүд мүд нэгцсэн. Тэгээл би хараад яг уу те найзууд маань баахан даалгавар өгсөн. Очиж харчихсан. За чи гайгүй. Come on те. Ингиж сатан нүдийг сохолдог. Бас таны бодол санаа ингиж гинцсэн байна. Үнэхээр гинцсэн. Тэгэд багийн пастор намайг бүр гайхаад ямар сони яаж ингэж бодож чаддаг байна юм. За бүх өөр. За өөртөө хэлээр би бол өөр. Тэгсэн өөр байснаар хүнийг дарамтлна гэсэн үг биш. Та зүгээр л өөр. Гэхдээ өөр байгаа шалтгаан нь бусдыг өрөөхийн тулд байхгүй. Ийм хандлагатай. Би өөр байгаа нь бусдыг өрөөхийн тулд. Ром 15 дугаар бүлэг дээр хүчтэй нэг нь сул дорой нэгэндээ ганаач цаг хард надад хэлж. Тэ тусал гэж хэлсэн байдаг. Хүчтэй нэг нь гэж. За тэгвэл би ганаагаас өөр
Гэхдээ би өөр нэг юм дээр өөр. Тэр маань миний хүчтэй тал байхгүй. Тэгээ би ганц хэсгийг сул дорой учраас туслана гэсэн үг биш. Ганц хэсгийн сул дорой талд нь миний хүчтэй тад хучиж өгнө. Тэгээд бид нэг болж байгаа байхгүй. Христийн бие бүрдүүлж. За одоо ганц хэсгийгаа хүчтэй тал нь миний сул дорой байдлыг бүрдүүлж өгнө. Одоо бид хоёр яаж гинэ? Эсний хаанчлалын төлөө хүчрхэг нэгэн болж байна. Амен. Тэгээ энэ дээр юу ч хийсэн? Иш үзүүлдэг нь юугаар гинэ? Итгэлээрээ. Иш үзүүл. Одоо манайхаа иш үзүүлэхийг үнэхээр суралцсан. Хин нэгний төлөө үг өгсөн бол зэл. Биднээс зуурсан залбир дээр нэг юм суралцж байгаа юм. Өглөө болгон босоод биднээс ариун сүнсээ би хэний төлөө залбирах вэ гэд ариун сүнс зааж өгөнгүүт биднээс тэр хүний төлөө залбираад тэгээ тэр хүн рүүгээ мессеж бичтэйг биднээс дадлага болгож байгаа. За дараагийнх нь болохоор юу гэж гинэ? Үйлчлэл гинэ. Хөөх манаа сүмд үйлчлэл үнэхээр мундаг хүмүүс идэгш. 24 цагийн залбир дээр манаа сүм бол бут авсан дөө. Бас олон чуулганд оролцсон. Гэтэ манайх ийм бүр чадвартай. За сургагч нь яг гинэ. Сургаалаар, ятгагч нь ятгалгаар, өгөгч нь өгөөмрөөр, удирдагч нь хичээнгүй. Удирдагч байна гэдэг чинь маш их зовлон туулна гэсэн үг шүү найзуудаа. Тэгэхээр биднээс нэг удирдагч яхаа нэг гой хүмүүс дагаал, би гайгүй байгаал, тэр хүн дагаал, энэ хүн яваал гэсэн боддог үгүй. Үндэ яг удирдагч яхаа хүмүүс дагдаггүй шүү дээ. Хэцүү, дуулуургүй, зөндөө юм болдог. Заримдаа очиод нам цохимор санагдах үе байдаг. Эсвэл очиод сэгсэрж ядах үе. Түрүү хэлсэн бидтэй гэж хэлмээр санагдаг. Тэгвэл Есүсийн дүлгөөн байдал дотор яасан бэ? Зөвхөрөө. За өгөөмрөөр удирдагч нь хичээнгүү цэцгэлээр өршөөгч нь баяр хөөртэйгээр өршөөгч хэлсэн. За би түрүүн бодсон те бүгдээрээ. За гэр бүлдээ өссөн, найз нөхцийн харилцаанд байсан, нийгмээс ирсэн шарх сойруу нийгмийн итгэдэг итгэл үнэмшил бидний дотор ингээ байж идэг. Итгэсэн ч гэсэн. За би залуу гэр бүлүүдэд бас зааж өгмөр юмнууд ингээд гарч ирсэн байхгүй юу? Ер нь бол ингээд залуу гэр бүлүүдэд аяг цай зөвлөгөө өгöd ярьж байгаа. Тэгээ биднээс багада яаж өссөн яг тэргүүрээ автоматар биднээс хүүхдүүд өсөгдөм байх гэдгийг одоо харж байна. Тэгээд биднээс зөвлөгөө өгч байгаа зэрэг дээр янз янзын зөвлөгөө. За одоо ингээрээ тэгж бодоорой, энийг ингэж бодоорой, энэ хүүхд чинь ингэж байгаа шүү, та ингүүл дээр шүү гэдэг ингээ эцэг эхийн бодол санааг эхлээд өөрчилж ийж дараа хүүхдүүд рүү хандах хандлагыг өөрчилдөг. Зарим нь нөгөө багада айгүйх шарахтай өссөн учраас хүүхдүүдэд хит хэрхлүүлж өсдөг. Дутсан учраас одоо жишээ нь би нөгөө гутал маань дандаа урагдчихсан болохоор тэвэн зүтэл явдаг байлаа шүү дээ. Утастай явдаг байлаа ш, нойлын утастай. Тэгэд гутлаа аяал 90 онд чинь ямар гутал мотл тийм сайн юм олдох биш, мөнгө төгрөг ховор байлаа. За тэгээд яасан гэхлээр би одоо миний авдаг гутал хамгийн сайн чанарын урагддаггүй гутлыг л авахыг хүсдэг. Ойлгож намайг юу яриад байгааг ойлгож байгаа тий. Би инээдэнтэй юм шиг боловч бидний тархинд байгаа энэ хүчтэй үлээс энэ бодлууд хаанаас ирээд байгааг олж мэдэх хэрэгтэй байна. Найзуудаа өнөөдрөөс эхлүүлээ бодлоо жоохон шүүгээд бодоод ухаа цэвэрлээд хог новшуудыг гаргаж хайцгаах уу? Тэгээ яаж гаргаж хаях уу? Үгийг уншнаа. Тушаалуудыг биелүүлнэ. Ухамсаргүйгээр тушаалыг биелүүл. Ойлгож байна уу? Яагаад гэхээр Есүс бидэнд тушаахаар биднээс инхэх гээд идэгье. За, энийг хийвэл яах вэ? Надад ямар ашигтай? Тэ? Тэгэл нэг хацарч алгадвал нөгөө хацраа өг. Яагаад? Ямар учиртай юм? Яахаараа би дээрлэхүүлэх юм? Дэлхийн үг шилдэг үлээ. Үзэлт. Хүн хийж чадчихвал би хийж чадна. Үгүй надад хийж чадахгүй юм байгаа шүү. Би үнэхээр байгууллага авч явдаг. Гэхдээ надад хийж чадахгүй юм зөндөө идэг. Тэгээ Монгол хүний сэтгэлгээнд энэ хит бардам байдал, энэ бахарм багтал ингэ байж идэг. Тэгээд өөрсдөө зовоодаг, хийж чадахгүй юм а хийгээл зовоодаг. Одоо нэг гоё компьютер гарсан ба штэ. Та муухай бичгтэй бол заавал тэрнийг гоё бичиж сурах ямар шаардлагатай. Компьютер ашиглаж. Тэгээд захиагаа явуулчих. Тэ? Зарим юмыг одоо тэ унши одоо чинь би хилээ сайжруулад 1000 би суугаад чадахгүй юмыг би AI ашиглаж чадах уу? Амархан болгож байгаа зү. Тэгвэл бид яаж хийх үү гэдгийг олох хэрэгтэй. За одоо надад хэдэн минут байгаа лээ? 15 баярлалаа. За энэ 12 дугаар бүлэг цаашаа маш чухал юм ярьж байгаа. Гар гарга замын чинь гараа яриад өгч байна. За бүгдээр дахиад уншъя.
Энийг би бүгдийг ярихгүй гэтээ уншаад та нар шууд хүлээж аваасаа гэж хүсэж байна. Тэгээ уул нь зэрэг уншиг гэхээр нэг ишлэл хэлэхээр дараа бүгд харсаж байна. Энэ жишээ нь бодол санаахгүй, дуулууртай байх. Заримдаа пасторууд маань хэлдэг те. Пастор маань хэдэн мянган удаа хэлж байгаа лөө. Өглөө 7 хоногт нэг удаа өөрийн залбиралд ирээдэг өгч. Өөргөө бүр нэг удаа уурж үзээд, нэг удаа баяртай хэлээд, нэг удаа урамшуулж хэлээд тэгээ би хараад хөөрхий дөө. Биднээс нэрээ үнэхээр хатуу юм даа гэж ингээд бодох үе байдаг. Тэгвэл одоо бүгд зөөлрөх үү? Зөөлрөх үү? Энэ бол зүгээр л хий. Би офицерын гэр бүлд өссөн. Би нэг зүйлийг мэддэг. Тушаалыг хизээж хилцдэггүй маа. Хизээж хилдэг тий? Цэрэгт явсан хүмүүс мэдчихэж байгаа. Тушаалыг хизээж хилцдэггүй. Шууд биелүүлдэг. Таны дээр амарна уу, байна уу, ядарсан уу, хөлчөө хоолгосон уу хамаагүй. За бүгдээрээ одоо 9-өөс нь уншия. За зэрэг унших уу? Зэрэг унших уу? Зэрэг унших уу? Амин 3 хэлэлж байгаа шүү, тэ. За бүгдээр нэг ингэж дахиад хэлэх үү? Зэрэг унших уу? Би ганцаараа биш юм байна. За. Хайр нь хоёр нүүргүй байг. Муу мухаг чигш. Сайныг зуурч ав. Ах дүүсийн хайраар би бинэ хайрл. Би бинэ өөртөөсөө дээгүр дээдлэн хүндэл хичээл зүтгэлд бүү хойрох бай. Эзэнд үүслэх сүнс дор шат. Найдвар дор баярл. Зовлон дотор дэвчээртэй бай. Залбиралд өөрсдийгөө зориул. Ариун хүмүүсийн хэрэгцээнд юу гэж гэнэ үү? Хандивал, чочил, манад ирээрээ, хоол идээрээ. Тэг бүр үүнийг ирмэлц гэрээ нээж өг гэсэн үг. Та нарыг хавчигч нэг ерөө ажил дээрээ хавчигдж байгаа хүмүүс байна уу? Гэр бүлдээ хавчигдж байгаа хүмүүс байна уу? Бодлоо өөрчлөөд ерөө. Өөдөөс нь уурсан гэсэн би чамд ерөөж байна. Амен уу? За, ерөө харин бүү хараа. За биний гоё юу ярьж өгөө. Би тэг сая шөнийн залбир дээр нэг юм дээр айгу гэмшлээ. Би нөө эмдгээр яваад нэг баахан юу ийм нэг шинжилгээнд орсон байхгүй. Тэгсэн чинь намайг нөө төхөөрөм чинь яг намайг орж явахад эвдрээд намайг 2 цагийн туршид хүүтэн газар ингээ хөвтүүлээд миний би маш хүнд өвдөө. Би баг тэр өдөртөө хөвтөрд орох тийм нөхцөлд орлоо. Тэгээд би гарч ирээд нөгөөд ёстой намайг тэгээд би нэмлэгийн системийг гэлстэй баахан гомдлоо. Тэгээ шөнийн залбирал дээр нэг ах маань гомдолж болохгүй тухай би эзэн таларч байгаа тухай ярихгүй. Тэгээ би ичээд за би эзэн минь тэр имлэгийг өрөөж гинэ. Тэгээ би бүр сонгож Япон Монгол дээр очсон өрөөж гинэ гэдэг. Тэгэл тэр хүүхдүүдийн ямар сул дорой байгааг яриад би ч бөө юм ярьсан байхгүй юу? Би одоо өрөөж гинэ. Амен уу? Хараа ийм энгийн байхгүй юу? Энэ үнэхээр энгийн байгаа зү. Нэг том супер сүнслэг юм өрдөөсөө хэрэггүй. Алхан бүртээ бодох тусмаа ярих бүртээ харилцаа бүрдээ л ингээд харсан бол гимшээл үлдчих. Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт юу гэж гинөө? Уйлж байгаа хүмүүстэй яг юу гэж гинөө? Заримдаа бидээс ингэ бодчих. Яг энэ ганагч тех гээд ирсэн. Одоо уйлна тий. Ингээд байж ах үе байдаг уу? Биднээс хүмүүсийг тэгж боддог үе байдаг тий. Бүгдээр гимшээ. Энэ бол Есүсийн зүрхсэтгэл биш ээ. Есүсийн зүрхсэтгэл өөр шүү. Есүс бол үнэхээр хайраар түр. Тэр загалмаа дээр хийсэн зүйлийг нь бодолт. Тэ. Би одоо хайрын цог барих болгондоо нэг л зүйлийг бод мэдэрдэг. Юу гэхээр нэг удаа Библи уншижсэн чинь Есүсийг загалмаас буулгаад биеийн цэвэрлээд булшин тавьсан гэд ишлэл байгаа шүү дээ. Тэг би ингээд би нөгөө өөрөө сэргийн багш учраас маш их төсөөлдөг байхгүй юу. Тэг би яг тэр өдөр энд хайрын цог бариад суухад ингээд ботсон байхгүй юу. Биднээс нөгөө нэг хадаас хадж байгааг л удаад идэг ш тэ. Гэтэл Есүсийг тэн дээрээс буулах үед бүх арьс нь гинцсэн байсан гэж боддоо. Биднээс зөвхөн хагалгаа хийхэд тэр хэсгийг л цэвэрлэдэг. Гэтэл Есүсийн бүх бие нэгч эрүүл арьс байгаагүй. Бүгдээрээ бодъё те. Бидний итгэдэг Есүс эзэнд нэгч эрүүл арьс байгаагүй. Тэгээ би тэрийг ингээ бодохоор
Яа би гим нүгэл үнэхээр хиймээргүй байна л гэж боддог. Таны өмнө би сайрах барнах нэг ч зүйл надад үнэхээр байхгүй. Хог новш мэд амьдралаас намайг гаргаж ирсэн таа штэ. Тэгээ ганагш нэг удаа өнгөрсөн 7 хоногт биднээс яг тэр магтаалын дуг бас тавьсан. Он жилүүдэд минь та намайг үнснээс босгож ирж цэцгийн дэлбээ мэт толгосон шүү дээ. Тийм бахад яагаад би аав хөвгийг сонсож ухаарч хартгүй болоо гэж би ингээд бодсон. Тэгээ би гимшсэн эзнийхээ. Би олон хүний тухай тэгж бодсондоо гимшсэн шүү. Тэгэхээр хүн бүр сул дорой харин бид нэг нэгнийгээ очт юм а гэдгийг ойлгох. Хинд өөр хоорондоо нэг санаатай байцгаа. Ухаан бодлоо бүү ихрэх. За одоо натаа яах ёстой лээ? Харин төлөв даруй байхыг эрхэмл. Өөрөө өөрийгөө ухаалаг бүү болго. Хинд ч хизээч мууг муугаар юу гэж нэ бүүх хариул. Бүх хүний өмнө юун зөв болохыг л харгалзан үзэж бай. Тэгэхээр энийг дандаа бод гэж хэлээд байгаа байхгүй. Эд шидэр юм болохгүй. Та өөрөө бодож тунгааж эзний дотор ухаан ойлгож үйлдэл хийхийг хэлж байгаа шүү. Тэрнээс ганагч гар тавьж залбируулах нь чухал. Гэхдээ тавьчаад өөрөө үлдэхгүй л юм биш байхгүй. Окей? За цаашаа. Та нарын зүгээс боломж байгаа бол бүх хүнтэй ястаа гоё байгааз. Миний зүгээс ахгүй юу? Ганагч надад гоё харилцуул эвтэй байна. За өнөөдөр энэ хүн яаж чамдах нь харъя гэж оч гэж хэлээгүй. Ганагч өнөөдөр намайг загнасан ч эвтэй бай доо. Гэхдээ нэрээ яг л ингэ хэрэгтэй. Өстө бүр мэдрэхгүйсэн чи хинтээ. За хей сайн. Манай цэцэрлэгт явдаг хөө. За эвтэй байцгаая. За бүгдээрээ манай Есүсийг хаанчлал дандаа эвтэй байдаг бол ямар гоё вэ? 19 хайртууд минь хизээж өөрийн өшөө хонзонг бүү аав. Үнэхээр гомдох үе ирнэ. Би дахиад хэлчихье. Ирээдүйд ч дандаа ирнэ. Гэхдээ энэ дээр гарахаар замна. Харин Бурхны уур хилэн зай гарга. Учир нь өшөө авалт нь би буцааж төлнө гэж эзэн хэлв гэж бичигдсэн. Дайсан чин өссөн бол яа гэж гэнэ үү? Хоолол цангасан бол яа гэж гэнэ үү? Ундаал ингэснээрээ чи түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг. Мууд бүү дийл харин сайнаар дийл. Вау. Библи өөрөө ийм гоё аахгүй. Тийм учраас нараа барсаар дандаа Библийг унш. За нэг юм бас байдаг. Бид найзууд маань нэг юм их сурсан байхгүй юу? Одоо энэ ишлэлийг бид уншихад би нэг өөр өнцгөөс харна, ганаагч нэг өөр өнцгөөс нь багийн биднес. Тэгээ биднес дандаа уулзахдаа Библи ярьдаг. Тэгээ тийм найз нартай бол. Тэгээ та өснө. Тэгээ энэ нь болохоор яаж байгаа гэхээр газар суугаад газараас шороо хатгаж босно гэсэн утгатай. Би уншаад нэг өнцгөөс нь харж штэ Библийг. Одоо энэ 12 дугаар бүлгийг. Ганаагч энэ өнцгөөс нь харна. Багийн эндээс нь, манай Айса болроо тэндээс нь. Ингээд өөр өнцгөөс хараад би ингээд ганаагчийг сонсонгууд миний хараагүй юм биш шүү гэж хараад би Эрдэнэс цогдолж авчих. Ямар гоё юм бэ? Ганаагч нэр тэгж харсан биш тэгээд. Тэгээ биднээс нэг санаа нэгдэн залбир гэдэг үг аваад ганаагч бидний тавлаа уулздаг гэсэн. Тэгсэн чи тэлмийн өрдөөс өсөхгүйсэн те ганаагч та санаж гинөө. Тэг өсөхгүйсэн байхгүй бол нас нь олчод идэг. Тэгэл би тавлаа Есүсийн нэрээр тэлмэн өснөө гэж залбирсан чинь дараагийн сараас нь суг. Бид зүгээр за арай хурдна уу. Амен. За тэгээд энэ мэтчлэн маш олон ишлүүд байгаа. Би та нарт хэдин ишлэл хэлээд өгчээ. Тэгээ та нар саяны ишлийг гэртээ хараад бүр уншаарай. Өөрөө уншаарай. Яагаад тэгэхээр ариун сүнсний өгөгдсөн бэлгийн дагуу та өөрөө ойлгох хэрэгтэй болдог байхгүй юу? Биднээс бол та нарт өөрсдийн амьдралаа нууцуудыг ярьж өгч байгаа. Эзэн танд бүр илүү нууцуудыг ярьж өгнө. За 1-р Коринтын 12 дугаар бүлгийг уншаарай. За энэ нэг юм байгаа даа. За би та нарт нэг гоё юм ярьж өгье. За одоо ингээд өөрөө хичээн штэ. За би өстө ганаагчтай өнөөдөр өстө гоё харилцсан дааг ингээд бодоод оцсон чи ганаагч над руу ингээд загинчлаа гэж бодъё те. Би тэгэл дотор ганаагч нам. Тэгэл би одоо ийш гараа юм. Гэтэ ганаагч хийсэн үнэн байж болох уу?
Гэтэ би яалтчгүй тэрийг нэг амсах хэрэгтэйсэн байж болох уу? За тэгээд биш явахдаа миний бодол санаа бол гомдлж хэрэг бодож байгаа бол би одоо энийг уншаад ингэж бодно. Нэрээ тийштэй би буруу мэдсэн шүү. За би дараагийн удаа яаж хийх вэ? Гэт бодоод өөрчлөгдөнө. Одоо ингэ бодлоо яаж гэнэ? Switch хийгээд өөрчлөгдөж. Гэхдээ заримдаа ингэ хий гэсэн чадахгүй те. Тэгвэл хин та нар чадвалж өгнө гэж. Ариун сүнс. Йовс номны 1:8 дээр. Тэгэд хамгийн гол нь энд итэг. За тэгээ бид манай ажлын баг Үлс номыг уншиж байгаа. Тэгээ бидээс нэг юм олж харлаа. Та нар Петр гэдэг нөхрийг мэдхүү? Библиэлд байгаа тий. За Петр Иохан номон дээр Иесусээс 3 удаа хурж. Ер нь хурц нөхөр л дөө. Иесусээ энэ хотыг шатай. Алаадгүй. Устгаадгүй. Тэр нь тэгж хариулъя гэл тий. Ер нь бол хүн амтан загнаа явчихдаг. Ер нь зандраа явчихдаг. Ер нь бол ширүүн хүн байхгүй юу? Тэгэл гал халуун бас эзэнд үнэхээр хайртай. Есүс би тэнд л өхөн юу яриад байгаа юм би өстө урахгүй. Тэгсэн чи Есүс өөдөөс нь юу гэглээ? Тэгсэн чи яадаг вүлээ? Урвдаг. За тэгсэн чинь 1-р Иохан Йовс номны 1:8 дээр Есүс явхаас өмнө та нар дээр ариун сүнс ирэхэд та нар яана гэлээ? Хүчийг олоод яана гэсэн бэ? За энэ дэр ишлэл гарах нь уу? Арай гарахгүй юм шиг тий. За хүчийг олоод Есүс хэлсэн шүү. За би явж байгаа ариун сүнс та нарт ирнэ. Тэр нэг гоё юм болсон байхгүй да. Есүс тэр 30 хүнтэй 10 хэдэн хүнтэйгээ 3 жил ингэ байсан. Гэтэ мянган хүмүүс түнтэй хамт байсан. Ингээ бодъё. Есүс ингээл хамт явж байгаа. За шинэ хэд хоёр ингээд олон жилийн туршид ингээ явлаа гэж бодъё. Би 33 жил хамт найзгаа одоо хүртэл таньаагүй л явж байгаа байхгүй. Тэгээ бидээс таньсан гэж боддог. Есүсийг бид тэд таньсан гэж бодсон байхгүй юу? Тэгээд Есүс хэлсэн би явж ээж би та нарын дотор орно гэж хэлсэн. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр Есүс яваад ариун сүнс ирэхэд тунгагийн дотор, ахын маань дотор, миний дотор, ганаагчийн дотор, таны дотор эцэггүй ариун сүнс хамт орж ирээ амьдарч байгаа боддоо. Тэгээ боддоо. Тэгээд юу шилсэн? Та нар хүчийг олоод хаана очно гэж юу? За та нар хүчийг олно. Иерусалим бүх хиудээ самаар тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл миний гэрч олно гэж хэлсэн. Тэгээд хүч шал гайхамшиг бэлэг тэмдгүүд бий олно гэж хэлсэн. Иохан номны 14 дэх бүлэг дээр Есүс хэлэхдээ миний хийхийг хийгээд минийхээс ч илүү зүйлийг та нар хийнэ гэж хэлсэн. Тэгвэл өвчтөе хүн эдгэх тийм хэцүү юм уу? За Үлс номны 10 дугаар бүлгийг уншаад үзээрэй. Петр одоо өвчтөе хүнийг эдгээгээд үхсэн хүнийг амьлуулж байгаа. Амен үү? Амен штэ. Харин яагаад бидний дунд ажиллах байгаа юм бол? Оюун санаагаа шинчлэн байж өөрчлөгдөж Христийн хүч чадалд итгэн бодол санаагаа Христийн бодол санаагаар дүүрхийг хэлнэ. Фэйсбүүкээр битгий дүүрг. Энэ дэлхийн новшилсан мэдээллээр битгий дүүрг. Заяа битгий дүүрг. Болсон болоогүй мэдээг битгий унш. Тэрний он Библийг унш. Үгийг унш. Сургаалуудыг нягтлан сонс. Тэгээд маргааш шийдвэр. Би маргааш өглөө босоод ажил дээр очиод миний дотор байгаа ариун сүнс миний ажил дээр ирж байгаа гэдэгт би итгэж байна. Ингэж бодол санаа өөрчлөгдөж байна уу? Амен. Тэгээ би өвчтөн хүн тааралдвал шууд залбирч өгнө. Өөрчлөгдөж байна уу? Тэгээд энэ хүнд асуудал байлаа. Очоод хайр дотор сайхан яриад өг. Миний найз яаж байна уу? Алив сонсъё. Юу болсон бэ? Энэ өөрчлөгдөж байна уу? Энэ ганнаагч надад л цаг гаргах штеп. Би л зовж байна. Энэ хүн зовхгүй юм уу? Энэ хүн зовё штеп. Нэг өдөр хэцүү болоо ирэл ганнаагч яаж байна? Тэжгүй юу? Хэцүү байна уу? За залбирч өгөө. Энэ хүн тэр өдөр жингөө ниснэ. Амен. За дэлхийн бодол санаа, Бурхны бодол санаа хоёрыг ялгаж сурах хэрэгтэй. Тэгээд 1-р Коринтын 12 дугаар бүлгийг уншаарай. Тэр дотор сүнсийг ялгах чадвар гэдэг бэлэг байгаа. За одоо цаг дуусч байгаа учраас би нэг бүлгийг товчхон хэлээд дуусаа. Энийг та нар өөрсдөө бас уншаарай. Галаад 5-ын 16-аас 26.
За биднээс эндээс өөрийгөө харж болно. Би махан биеийн дагуу алхаж гин үү? Би дэлхийн бодол санаатай байна уу гэдгээ ялгаж бичээрэй. Та өөрөө гэртээ очиод 2 цаас аваад дундуур нь хуваагаад миний бодож байгаа бодлууд, Бурхны бодож байгаа бодлуудыг бичээ тавиарай. Тэгээд би одоо гоё даалгавар өгч байгааз тэгээд өдөр бүр хичээнэ. За би тунгаа хичээгаа тэгж бодноо. За нэг сөрөг бодоод байгаа би хайдыг хийж байгаа тэгж бодноо. Үгүй шүү, тийм шүү. Ингээ бодно. Амен. За ингэж юм. Харин одоо бүгд зэрэг уншиж те мэдж байгаа. Харин сүнсээр яв. Тэгвэл та нар махуудын хүслээ гүйцэлдүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Сүнсээр яв гэж томор бичсэн байна. Энэ нь ариун сүнсээр гэсэн үг. Учир нь махбод сүнсний эсрэг хүсдэг. Сүнс махуудын эсрэг хүсдэг юм. Юу гэвээс хүссэн юмыг чи хийхгүй тул махбод сүнс нэгнийхээ эсрэг яадаг гинөө? Тулалдгаа гэж байна. Хэрв та нар сүнсээр өдөрдүүлдэг бол хуулийн дор эс байна. Харин махуудын үүс нь илэрх юм. Эдгээр нь завхаарл, бузар дачаал, садарлал, шүтэн шүтэх, эд шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, хагарал, тэрс үзэл, атаархал, аригтал, утга учиргүй наргид цэнгэх нь юм аа. Би урд нь та нар сануулж байсан ч гэсэн урдчлан сануулъя. Ийм зүйлсийг үйлдэгч нь Бурхны хаанчлалыг өвлөхгүй гэж энд хэлсэн шүү. Би хэлээгүй. Хэлсэн. За тэр завхаарах махаарах юм яриад явах вэ? Өөрийн тухай ярьж байгааз. Энэ хараа тэрс үзлийн тухай яриад байгааз. Даргийнхаа үдээс энэ маястай тэгдэг байхгүй аа. Тэгээ Монголд ийм сүнс байдаг. Дандаа удирдагчтайгаа эсрэг ярьдаг тийм сүнслэг юм байдаг шүү. Удирдагч нь хөөрхий зүтгээл идэг. Сайн хүмүүс байдаг шүү дээ итгэдэггүй ч гэсэн. Гэхдээ ингээд фракц болчдөг. Нэг 3 нийлэл. Энэ дарга тэгж чаас үйлдэл бүрийн ярьдаг. Итгэгчтэй бид үнийг нураах хэрэгтэй. Амен үү. За тэгсэн чин сүнсний үр жимсийн тухайд айгүй чухал юм ярьж байна. За тэгээд зуурсан залбирагчид биднээс энийг ботсон. Өөрийгөө шалгах тэр. За бүгдээрээ энийг нэг уншчихъя. Харин сүнсний үр жимсэн буюу ариун сүнсний үр жимсэн. Эхлээд юу гэж гэнэ үү? Хайр. Дараа юу гэж гэнэ үү? Яагаад амар тайван биш байгаа юм бол? Яагаад баяр хөөр байгаа юм? Ингэж бодож үтсэн үү? Тэгэхээр би одоо та нарт Библи унших аргыг зааж өгч байна. Библи уншиж байхдаа ингээ асуугаад бай. Юу энэ дараал нь яагаад ийм дараалтай юм болоо? Яагаад Паул ийм дараалтай хэлсэн юм болоо? Түл баяр хөөр яагаад ийм чухал юм болоо? Тэ? За дараагийнх нь амар тайван. Яагаад төвчээр байхгүй байгаа юм? Яагаад амар тайвны дараа нь төвчээр байгаа юм? Амен. За тэгэж хааш нь инрэл, сайхан сэтгэл, итгэмжт, дүлгөөн зам буюу нөгөө нэг даруй байдлыг ярьж байгаа. Өөрийгөө захирах нь эдгээрийн эсрэг хууль гэж байдаггүй. За хажуудах найз руу нэг хартаа. Нэг хар. Нэг сүнсний үр жимстэй найзтай байгааз. Гоё байгааз. За одоо ингэж ярина. За энэ 9-ний үр жимс вэ. За аль нь надад илүү вэ? Бүгдээр бодъё. Энд дээр дандаа харилцаан дээр гарна. Айгу хэцүү. Тэ харилцаан дээр энэ хүнийг хайрлж гинөө. Биднээс агафе хайрал гэсэн тушаал байгаа болохоос биш. Энэ хүн надад айгу гоё ханддаг учраас хайрлаа гэсэн тушаал байхгүй. Тушаал шүү. Тушаалыг хилцдэггүй. За тэгвэл агафе хайраар би бусдыг хайрлах үр жимс хэрэг надаас гарахгүй бол би одоо гойхон аваа надад энэ үр жимсийг ургуулж өгөөч. За тэгсэн чи баяр хөөрийн үр жимс. Ямар ч нөхцөл байдал баяр хөөр. Энэ надад бол байдаг. Би бол надад баяр хөөрийн үр жимстэй. Бүр багаас анх итгэсэн цагт дандаа инээж байна. Намайг заримдаа энэ жоохон мэдрэл муутай юм гэж хэлдэг. Тэгвэл тэр Бурханаас гарч байгаа баяр хөөрсөн байхгүй. Надаас биш. Тэгсэн чинь за тэгвэл энэ баяр хөөрөөр маш олон зовлон бэрхшээлүүдийг дааж гарч чаддаг байхгүй. Энэ үр жимс байвал. Хэрэг та дандаа гутарч гуниад байгаа бол энэ үр жимс танд ургаагүй байна гэсэн үг. За дараагийнх нь амар тайван буюу шалам. Ямар ч шуурга шуурж исэн ч Есүс бол хамгийн сайн жишээ. Завинд унтаад явж чаддаг. Шуурган дунд. Тэ? Би тэг чадах уу? За өнөөдөр өстө банкны нөгөө нэг төлбөр ирлээ. Байхгүй. Яах вэ? Хинээс илхүү гэлээ. Хин хаана хин мөнгөтэй энэ. Одоо энийг ч гэсэн бид авч явах хэрэгтэй. Амен. За дараагийнх нь төвчээр. Төвчээр бүр хайрын үр жимсэн дотор байдаг шүү. Инрэл сайхан сэтгэл. Заримдаа алдж байгаа найзуудаа хараад за яах вэ?
Тэгээ би байгууллага удирдаад 10 хэдэн жил болохтой нэг л зүйлийг ойлгосон. Нүдэ анж сур. Зарим зүйлээ шууд хэлэхээс илүү анчи. За дараа ярий гэд тэ. Бид бас ийм дүрмтэй заримдаа анчхаа зүгээр. Тэгээд дараа дүлгөөн байдал дотор ярихаар энэ аюу гой үр жимс гардаг. За өөрийгөө юу гэж гэнэ үү? Захирах вэ. За 24, 25, 26. За Магдалины гараад иртээ. Би энэ гурван ишлэгийг уншаад бүгдээрээ залбирая. Тийх үү? Танд хэлэх юм байна. За тэгээд 5-ыг 24-ийг бүгдээрээ уншия. Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн мах бодийг бузар хүсэлт ачааллынх нь хамт. За одоо энэ зарчим хараа би Есүст итгэдэггүй мөртлөө Библийн зарчмын дагуу амьдардаг хүмүүс дандаа хөгжиж цэцгэлдэг байхгүй. Яагаад гэвэл зарчмыг нь дагж байгаа учраас. Өг өгөгдөн. Хайр хайрлагдана. Хүндэл сонс дуулууртай бай, өрөөгдөн. Тэгсэн мөртлөө итгэдэггүй хүмүүс энийг хийхэд өрөөгдчихдөг. Бид ариун сүнстэй мөртлөө энийг хийвэл бүр илүү өрөөгдөн. За юун дээр хараа тавих вэ гэдгийг одоо 24 дээр гар харга замын маань хилээд өгч байна. Хүмүүс өөрсдийн махбодын бүх хүсэлт ачаал буюу бодолд байгаа юм аа юу гэж гэнэ үү? Загалмаа дээр цовдол. За 25. Хэрэг бид сүнсэнд амьд байгаа юм бол сүнс дотор явцгаа. Ром 8 дугаар бүлгийг уншаарай. Дараа нь бүгдээрээ сүнс дотор яаж явах гэдгийг нэг өдөр суралцсанаа. Бид нэг нэгнээ өдөө сөрөөд өөр зураа хатаархан сайрахгүй байцгаая гэдгийг эзэн маш тодорхой ирж байна. Амен. За тэгээ бүгдээрээ залбирая. Сургаалт өгс номны 4:23 дээр хамгийн түрүүнд зүрхээ хамгаалагч байдаг. Бас Библиэлд зүрхний бэлхлаас ам ярьдгаа гэж ингэ байж. Тэгээ яг одоо бүгдээрээ толгой дээр гараа тавиад Коринт, Ром, Паулийн бичсэн бүх загтал дээр Христийн бодол санаатай бай гэж хэлдэг. Бид Христийг дагаж Есүсийг л мэдэхгүй бол яаж Христийн бодол санаатай байх вэ? Тэр энэ бол таны сонголт юм аа. Та шийднэ. Тэг бүгдээрээ залбирая. Аава, би энд байна. Аава, би энд танд бүгдээрээ босоод зогсоод эзний өмнө залбирая дөө. Яг эзнийхээ өмнө ирээд бага наснаас минь бодсон тэр бодол, хүчтэй хүлээсүүд, гомдол, сонсох ёсгүй зүйлийг сонсож дотор маань төрсөн тэр итгэл бид таны өмнө ил авчирч байна. Энэ олон жилийн туршид бидний амьдралыг захирж байгаа энэ бодлын хүлээсүүдийг бид яг одоо тасалж байна. Бид Христийн бодол санаатай байхыг сонгож байна. Тэхийн тулд бид өдөр бүр тууштай байж Библийг уншиж, өдөр бүр эзний үгэн дотор алхахыг бүр сонгож, шудраг бүх зүйл хийхийг өмнө нь ирэхэд үгүй, би энийг хийхгүй гэж хэлж чадах тэр ариун сүнсний хүч чадлыг гуйж байна. Ариун сүнсээ яг одоо миний дотор дүүрэж. Та Петрийг өөрчилж чадсан шиг, та Иоханыг өөрчилж чадсан шиг намайг өөрчлөөч эзэн. Та Үйлс номон дээр, Иохан ном дээр болон Баярт мэдээний номнууд дээр гарч ирсэн дагалдагчид хоорондоо хэрэлдэж хин илүү болох тухай ярилцаж Есүс эзнийхээ өмнө зүү зөксгүй зүйлийг ярьж зөндөөл зүйл болж ирсэн. Гэвч ариун сүнс ирэхэд тэд нэрэл хүчийг олсон. Тэд маргааш нь сайн мэдээг бүх хэлүүдээр ярьж нэг өдөрт 3,000 хүн эзэн Есүсийг эзнээ хүлээн болгож авсан юм аа. Тэр хүч чадал бидний дотор байгаа гэдэгт бид яг одоо итгэж байна. Бүгдээр өрөөцгөө. Би итгэж байна. Би итгэж байна. Миний дотор ариун сүнс байгаа гэдэгт би итгэдэг. Би өөрөө хийж чадахгүй үед байх болно. Гэвч би түүний хүч чадлаар хийж чаднаа. Рабашиг. Тэгээ бүгдээр яг хажууд хүн дээр гараа тавиад залбирцгаая. Хоёр талд чи хоёр хүн байгаа бол хоёр гараа хоёр талдаа тавиад залбирч үгүй. Найзд минь туслаач аав. Бидний сүнслэг нүд, бодит нүдийг мань хаагаад байгаа. Тэр хаалтыг бид Есүсийн нэрээр авч хайж байна. Библийг уншаад ойлгохгүй байгаа тэр хучлтыг бид авч хайж байна. Яг өнөөдрөөс эхлүүлээд Библийг уншихад бид ойлгоно. Бид ухаан ойлгоно.
Тэгээд бид ухаан ойлгосон зүйлээ бид хэрэгжүүлэх болно Иесусийн нэрээр. Бид түүнийг хийхийг шийдэж байна Иесусийн нэрээр. Миний хадлаа залбираад өгөр Иесусийн нэрээр. Оо шикара барабара шикара. Үнэхээр залбирч байна аваа хүч өгөөч. Үнэхээр хүч өгөөч эзэм. Шикара басуудаа. Эзэм та хүч өгөөч Иесусийн нэрээр. Хүч өгөөч эзэм. Тэгээд бага насанд байсан тэр бүх шарахыг нь идгээж өгөөч яг одоо. Та хэлсэн гар тавиа залбирх үед идгэнэ гэж хэлсэн. Та идгэнэ л гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр зүрхнийхээ шарахын төлөө яг одоо залбирч өгөр. Бага наснаас авсан нийгмийн болон найз нөхдөс авсан, сургуулаас авсан тэр бүх шарах Есүсийн нэрээр идэрх болтугай. Үнэхээр идэрх болтугай Есүсийн нэрээр. Оо рабашитаа. Одоо идэрлэх хэлсэн гэж тунхаглаж байна. Идэрлэх хэлсэн юм аа Есүсийн нэрээр. Яагаад гэвэл бидний дотор ариун сүнс байна. Халелуя Иесус. Ром 15 дээр хүчтэй нэгэн сул дорой нэгэндээ туслаа гэж хэлдэг. Танд хэн нэгэн туслах боломж олдвол зүгээр л тусал. Тэр хүн хэн байх нь үл хамаар. Дургүй үргэсэн нэгэн чинь байсан ч хамаагүй. Амен.